тайван тийм ойрхон биш ээ. Галз зогсоох зүгээр Дональд Трамп дахиад хугацаа авах гэж үзэж байна. Лебаноныг бөмбөгдөхгүй, Хезболлаыг бөмбөгдөхгүй, Лебанонд амьдарч байгаа ард түмнийг бас одоо зовоохоо болох хэрэгтэй. Энэ пост гарснасаа 30 минут өнгөрөөд Израиль юу хийсэн бэ гэх юм бол Лебаноныг туллан бөмбөгдсөн, Газыг туллан бөмбөгдсөн, Ираныг бас бөмбөгдсөн, Иранчууд Сауди Арабыг бөмбөгдсөн, хэн нэгэн Кувейтийг бөмбөгдсөн. Гал вирусоо зогсоогүй, хоорондоо бөмбөг шидсээр л байсан. Оройн нэмэт хөрөнгө оруулагч нараа за би өнөөдөр бас дахиад улс төр геополитик хөрөнгөний зах зээлийн шинжилгээ нэг видеон дотор ингээ базаа хийж. Та бас үзэх амрах. За хэдхэн хоногийн өмнө Дональд Трамп супер так утсан. Иранд ер нь бол бууж өгсөн гэд баг хэлж болно. Тэгээ энэ зурнаасаа та харж болно. Мэдээж AI generated зураг. За тэгээд хэдхэн хоногийн өмнө тэ 4 сарын 8-нд 2 хоногийн өмнө Дональд Трамп юу постлсан бэ гэх юм бол Пакистаны ерөнхий сайд ярьлаа тэ маш бүтэмжтэй ярилцсан боллоо. Тэгээд би хүлээн зөвшөөрсөн юм бэ гэх юм бол 2-7 хоног гал зогсоох хилцэл дээр би хүлээн зөвшөөрсөн. Иран талаасаа ирсэн саналыг би дэмжлээ. За тэгээ хэдүүлээ эндээс урагшлаад инх тайвныг бий болгоё, энэ дайныг зогсооё. Гэхдээ хамгийн гол нь Strait of Hormuz-аар одоо юу явах ёстой юм бэ гэх юм бол усан онгоц, тээвэр, газ, нефть урсах ёстой. За тэгээ удахгүй манай төлөөлөгч нар Ираны төлөөлөгч нартайгаа уулзнаа. Тэгээ энэ хугацаанд өнөөдрөөс ахуулаад 2 хоногийн өмнө гал зогсноо хооронд алцгаа болио. Окей. Тэгээд энэ ерөнхий нөхцөл нь Wall Street Journal дотор тавигдсан байсан, New York Times дотор тавигдсан байсан, хаасайгуу тавигдсан. Бас Пакистан улсын ерөнхий сайд нөхцлүүдийн бас ил болгосон. Онлайн Twitter X дээр. За, тэр юу юм бэ гэх юм бол нэгдүгээрт Америкчууд юу амлах ёстой, батлах ёстой юм бэ гэвэл Иран руу дахиж дайрахгүй байх. За, номер 2 Strait of Hormuz Ираны нөлөөнд орноо. Тэ Иран өдөртнөө Иран тэрэн дээр янз бүрийн татвар шинтгэл гих мэтчлэн тэ тавьж болно. Гайл майлын онцгой татвар авч болно. За энэгээр дамжуулаад ер нь бол нөхөн төлбөр авч байгаа гэсэн үг. Яг гэх юм бол Америкчууд, Израильчууд Ираныг бөмбөгдсөн. За имээ Иран ураныг баяжуулах цөмийн зэвсгийн араас явах зөвшөөрөлтэй болно гэсэн үг. За тэгээ энэ дайн юунаас болж эхэлсэн бэ? Та санаж байгаа юм бол тэ номер 3, номер 1 тэ. За нэмээ бүх санкц хориг бүх юмыг байхгүй болгоно. Америк буюу Европын холбоо нүүбийн хурал дотор Ираны эдийн засгийг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд боосон бүх санкцуудыг байхгүй болгоно. Ерөнхий санкцаасаа гадуур бас дахиад санкцууд байгаа. Өөр улс орн Орос хятад гих мэтчлэн Ирантай 8 хийж болохгүй, хилцэл хийж болохгүй, тэ худлаа хийж болохгүй. Тэр бүх санкцууд дэлхийн худалдааны байгууллага дотор нүүб бүх газарт Ираны хоргийг байхгүй болгоно. За нүүб дээр ч гэсэн бас ганцхан Иран руу дайрсан шийдвэр гаргах болох ёстой. Олон улсын цөмийн энергийн холбоо Ираны бүхсийг уухах, аудитлах, хориг тавих гих мэтчлэн тэр бүх юм одоо дууссан. Номер 8 Иран нөхөн төлбөр аав. Яг гэх юм бол бөмбөгдүүлсэн. 9 Америкчууд бүх цэргийн баазад татан буулгана. Арабын тэр районоос Middle East, Иран, Иргэн тойрон бүх баазуудаа татан буулгаад сэргээ татна. Номер 10 тэ хаасайгуу гал зогсох хэрэгтэй. Газа дотор Лебанон, Иргэн тойрон Хезболла, Хутис руу дайрсан, Иран руу дайрсан бөмбөгдөх дайн маань ер нь бол тэ 4 сарын 8-наас эхлээд бүх юм зогсох хэрэгтэй. За тэгээд янз бүрийн юу юм бэ гэх юм бол нэмээд Strait of Hormuz-аас нэвтэрч байгаа усан онгоц $2 сая шивтгэл төлнө. Энийг Уман улстай ингээ хуваалцсан гих мэтчлэн. За иймэрхүү шаардлагууд дээр Дональд Трамп ерөнхийдөө ингээд хүлээн зөвшөөрсөн гэсэн. За тэгээд Шебаз Шариф Пакистан улсын ерөнхий сайд энд бас өөрийнхөө постноор юу бичсэн байсан бэ гэх юм бол энэ дотор Дональд Трамп, Джерри Ванс, тэ Марко Рубио, Стив Виткоф, тэ Иран улсын ерөнхийлөгч Пезешкиан бүгдийн таглаад тэ энд бичигдсэн байна. Along with the allies have agreed to immediately cease fire everywhere including Lebanon and elsewhere. Лебаноныг бөмбөгдөхгүй
Hezbollah-ыг бөмбөгдөхгүй Лебанон амьдарч байгаа ард түмнийг бас одоо зовоохоо болох хэрэгтэй гэд ерөнхийдөө ийм нөхцөл тохирсон. За энэ пост гарснаасаа 30 минут өнгөрөөд Израиль юу хийсэн бэ гэх юм бол Лебаноныг туллан бөмбөгдсөн, Газыг туллан бөмбөгдсөн, Ираныг бас бөмбөгдсөн, Иранчууд Сауди Арабыг бөмбөгдсөн, хэн нэгэн Кувейтийг бөмбөгдсөн. United Arab Emirates, Дубайг бас Иранчууд бөмбөгдсөн. Одоо ер нь бол гал ерөөсө зогсоогүй хоорондоо бөмбөг шидсээр л байсан. За тэгээд нэмээд Иран улсын их хурлын дарга Галибаф юу хэлсэн бэ гэх юм бол Лебаноныг бөмбөгдөж байна. Лебаноныг бөмбөгдөх ёсгүй тэр 10 гол поинттэй цэгтэй нөхцөлтэй хэлцэлтээр та тохирсон Лебаноныг бөмбөгдөхө болоо. Пакистан улсын ерөнхий сайд энийг бас нээлттэй ил тод хэлсэн. За тэгээд та галлаа зогсоохгүй юм бол бид нар ч гэсэн хариу барих эрхтэй болж байгаа гэсэн шүү. За окей. Тэгээд нэмэлт нөхцлүүд ингээд ил болгож байгаа. Гал зогссон ч өдөрт 15хан усан онгоц нэвтрэх эрхтэй. Та мэдж байгаа бол Strait of Hormuz-оор өдрийн 140-өөс 150 усан онгоц нэвтэрдэг. Одоогийн байдлаараа Strait of Hormuz-оор ойролцоо өдрийн 6, 8, 10 усан онгоц нэвтэрч байгаа. Окей. Тэгээ 15 болно гэдэг чинь ерөөсөө шалахгүй байгаа гэсэн үг. Тийм учраас Donald Trump, Европ, Япон, Солонгос эдний өсөж байгаа үр дүн юу байсан бэ гэх юм бол газ, нефт өмнөх шигээ уурсах ёстой хэрнээ өмнөх шигээ уурсахгүй юм байна. Нэмээд Donald Trump Европынханд ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэх юм бол хэдхэн хоногийн дотор та нар цуглар, хуралд тэгээд бид нартэй нэгд тэгээд энэ Арабын орнууд руу бид нар юу явуулах ёстой юм бэ гэвэл цэргүүдээ явуулах ёстой. Байлдааны онгоц, усан онгоцудаа явуулах ёстой гинэ. За. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ? Guys. За нэмээд Donald Trump. Тэ. Иран юу хийж байгаа юм бэ гэх юм бол ажлаа амар муу гүйцэтгэж байгаа юм. Тэ. Ер нь эднэрт нэр төр гэсэн юм байгаа юм уу? Strait of Hormuz-ээр ямар ч нефт урсахгүй штэ. Та нар хэлцлээ ерөөсөө өрөхгүй байна. За. Тэгээд Иран улсын их хурлын дарга бас яг адилхан юм ярьж байгаа байхгүй юу? За. Нэмээд Иран тэ Strait of Hormuz-аар нэвтэрч байгаа усан онгоцоос төлбөр авч байгаа гинөө. Тийм юм хийж болохгүй шүү. Наадхаа зогсоохгүй юм бол тэ бараг зодон шүү гэж хэлж байна тэ. За. All US ships, aircraft, military personnel with additional ammunition, weaponry and anything else. Тарара ерөөдөө Катар, UAE, Saudi Arab, Strait of Hormuz, Иранд ойрхон байгаа. Байлдааны онгоц тэндээс холдохгүй шүү. Шинэ байлдааны онгоц тийшээ бас бид нэр илгээж байгаа, очиж байгаа. Тэгээд юу олж байгаа юм бэ гэх юм бол энд харж болно. Өнөөдрийн зураг Ер нь бол одоо Европоос, Америкаас өдөр болгон 10-аас 20 тээврийн онгоц Арабын тэр орнууд руу нисэж байгаа. За тэр усан онгоцод юу байгаа юм бол та зүгээр тааж болно. Хүмүүс юу ярьж байна гэх юм бол их тайван тийм ойрхон биш ээ. Галз зогсоох зүгээр Donald Trump дахиад хугацаа авах гэж үзэж байна. Тэгээ тэр авж байгаа хугацааны дундуур юу хийж байна гэх юм бол зэвсэг цэрэг юмаа Ираныг зөөж байгаа. Тэгээ энэ 2-7 хоногийн хугацаанд зах зээл сайхан. Тайван хөрөнгийн зах зээл сайхан. Өсөлттэй, нефтний үн ханш сайхан, бууралттай тиймэрхүү манипуляц хийж байгаа гинэ. За, нэмээд Израиль бас энэ гал зогсоох хэлцэлтээр хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Тэгээд өнөөдөр Бенjamin Netanyahu юу хэлсэн бэ хэдүүлээ сонсцгоо. תושבי הצפון היקרים, אני גאה בכם. אתם ממשיכים לעמוד איתן. אני מבקש לומר לכם, אין הפסקת אש בלבנון. За, Израилийн ард түмэнд хэлмээр байна. Та нар тэмцэж байгаа шүү. Та нар мундаг байна. Би таадаг нэг хэлэх үг байна. Лебанонт галзахсан гэж байхгүй. אנחנו ממשיכים להכות בעוצמה את חיזבאללה, ואנחנו לא נעצור עד שנחזיר לכם את הביטחון. Бид нар юу гэж яана гэх юм бол Hezbollah-ыг өргөжлүүлээд бөмбөгдөж байгаа. Яг гэх юм бол манай улсын аюулгүй байдлыг хангахын төлөө. ההישגים הכבירים שלנו, גם באיראן וגם נגד ציר הרשע, הביאו לשינוי היסטורי במעמד של ישראל באזור. הם גם הביאו לשינוי לקשרים שלנו עם מדינות
קשרים שלא היו בעבר. לאחר פניות חוזרות ונשנות של ממשלת לבנון לפתוח איתנו במשא ומתן לשלום, אני הנחיתי אמש בקבינט לפתוח במשא ומתן ישיר עם לבנון כדי להשיג שני יעדים. За тэгээд бид нар ингээд амар амжилттай явж байгаа дэлхий биднийг харж байгаа. Нэмээд бид нар юу хийсэн бэ гэх юм бол Лебаноны засгийн газартай холбоо байрсан. Их тайван эсвэл гал зогсоохын төлөө. Тэгээд Беньямин Нетаньяху Израильчууд юу хийж байна гэх юм бол Лебаноныг тулсан бөмбөгдөж байгаа. Гэхдээ худлаа Лебаноны засгийн газартай бид нар ингээд ярьж байгаа шүү гэж ерөөдөө дүр үсгэж байгаа. За өнөөдөр саяхан тэ Израиль бас юу хийж эхэлж байгаа юм бэ гэх юм бол Газад шинэ нөхцөл тавьж байгаа. Тэгээд 60 хоногийн хугацаа өгж байгаа. Тэгээд Газаг бас нэмээд бөмбөгдөөд эхэлж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэвэл ойлгомжтой. Беньямин Нетаньяху Ираныг устгах, бутлах 30-40 жил мөрөөдөж ирсэн. Одоо мөрөөдөлтөй маш ойрхон байна. Америкчууд ямар мөрөөдөлтөй байсан юм бэ гэх юм бол Америкчууд Иранд ямар амжилтанд хүрэх гэж хүссэн бэ гэх юм бол за окей тий тэр Ираныг яа Хятадуудыг хохирой Strait of Hormuz тэр Middle East тэр нефтний зах зээл илүү базаад авчий гэсэн ерөөдөө сонирхолтой байсан. Нэг сонирхол. Израилийн сонирхол бол шал өөр. Окей Израиль тэр олон улсын зах зээл Strait of Hormuz-оор ямар их нефт газ явж байна. Европын тавилан Азад юу болох юм бэ? Монгол бид нар инфляц эдийн засаг ерөөсөө хамаагүй. Бид нар юу их танаа гэх юм бол Иракт хийсэн юм хиймээр байгаа. Сириат хийсэн юм хиймээр байгаа. Тэгээд тэг Украинд Оростой хиймээр байгаа юмыг тэнд зүгээр хийх гээд байгаа байхгүй. Тийм учраас ашиг сонирхлын зөрчилтэй. Америкчууд нэг юм хүсэж байгаа. Израильчууд нэг юм хүсэж байгаа. Тэгээд Америкчууд фейлдсэн. Дональд Трамп тэ такуудсан эдийн засаг нь хог болж чинь Америкийн зах зээл дээр дизель төлж инфляц одоо удахгүй тэнгэр рүү буужинд нь удахгүй сонгуул болгож байгаа. Тэгээ Ираны дайн Дональд Трампын хувьд бол дизастер болсон. Тийм учраас такуудсан. Тийм учраас энэ гал зогсоох хилцлийг дэмжсэн. Амар тэнэг нөхцөлтэй байгаа зү. Дахиж Ираныг дайхгүй байх. Юу гэсэн үг те? За тэгээд бүх санкцуудаа болиулах амар царай алдсан юм байна. Цэргийн бааза татан буулгах тий? Цэргийн бааза татан буулгах. Сари Араби орнуудаас зайлах. Нүб дээр бүх хоригуудаа болиулах. Strait of HormuzИраных болох. Энийг ерөөхдөө Дональд Трамп Америкчууд хүлээн зөвшөөрч болох юм уу? Бодож үзтээ. Та нар Америк. Тэгээд дайныг эхлүүлсэн. Дайн эхлэхээс өмнө Strait of Hormuz чөлөөтэй байсан. Иран их байгаагүй. Ираны эдийн засаг хог болчихсон. Амар өндөр инфляцтай. Ард иргэд босч ийсэн. Бослог гаргасан. Ираны засгийн газар 30-40 мянган хүнийг алсан гэж байгаа. Тэгээд эдгээр алдахгүй энэ тулд. За. Тэгээд ерөөхдөө Ираныг арчих гад оролцсон чинь фейлтэй. Окей. Цэргийн баазууд будаа одоо зайл гэж. Санкцуудаа боль гэж юм. Strait of Hormuz алдсан гэж байгаа. Тэ? Тэр Араби орноос гарч байгаа доллараар арилжаалагдаж байгаа дэлхийн тэ эрчим хүч газ нефтийн хангамжийн 20% доллараар удахгүй арилжаалагдахгүй байж магадгүй. Энийг хүлээн зөвшөөрөх боломжтой юм. Болох юм уу? Болохгүй хаа. Тийм учраас тэ Америкчууд ерөөхдөө одоо болохгүй. Беньямин Нетаньяху бас болохгүй. Яагаад болохгүй юм бэ гэх юм бол бас нэг амар сонирхолтой мэдээ юу юм бэ гэх юм бол бүтэн сая өдөр нөгөөдөр заяа. Беньямин Нетаньяхугийн шүүхийн хурал үргэлжлүүлнэ. Өнгөрсөн 100 болох ёстой байсан. Болсонгүй. 2 сард болох ёстой байсан. Болсонгүй. Яагаад гэх юм бол онцгой байна. Онцгой байна. Яагаад гэх юм бол Ирантай дайн хийсэн. Дараа нь Газатай алдсан. Дараа нь Лебанонтой алдсан. Тэгээ Беньямин Нетаньяху юу хийж байгаа вэ гэвэл тэгээ шүүх хурал дээр ерөөхдөө шорон орох магадлал эрсдэл өндөртэй байгаа учраас шүүх хурал болохоос өмнө үргэлж шинээр дайн зарлж байгаа байхгүй. За тэгээ ингээд зах зээл дээр нефтний үн ханш бодит байдлаараа ингээд буурч ийн үү гэх юм бол Оросын нефтний үн ханш одоо нэг пошк 159 литр $120 болсон. Нафта тэгээ 1 тонн 900 литр болсон байгаа. Химийн бодис, бордо янз бүрийн хийх амар хэрэгцээтэй. За, LNG шингэн хий, тэ шингэрүүлсэн хий.
жилийн дотор 103% өссөн. Methanol 50% өссөн. Зүгээр түүхийн нефт тэгээ дэлхийн зах зээл дээр 72% өссөн байгаа. За нэмээд Total Energies Францын номер 1 тийм газ нефт олборлдог компани Арабт бас том хөрөнгө оруулалт хийсэн, UAE руу том хөрөнгө оруулалт хийсэн, Катар руу томоохон хөрөнгө оруулалт хийсэн юу хэлж байна гэх юм бол манай тий газ нефт олборлдог баяжуулдаг үйлдвэрийг дахиж бөмбөгдлөө. Тэгээд бид нар энэ үйлдвэрээ зогсоолоо. За тэгээд бас нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ зах зээл дээр аюул тэнэг юм болж байгаа. Хүмүүс энэ инфляц тий түүхийн эдийн өсөлтийг ерөөсөө зөв тооцоолохгүй байх шиг байна. Одоо энэ бүх үйлдвэрүүд ингээд тий гэмтэлтэй эвдрэл авцсан байна шүү дээ. Тэгээ хин засах юм. Хүний нөөц яах юм бэ? Тэгээд пож дрон ингээ энэ иргэн тойрон дайм болж байхдаа барууны компаниуд хүмүүсээ тийш явуулах юм. За тэгээд шинэ тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ. Бэлэн байгаа юм. Одоо та нэг хартаа барыг нэг хидэн шинэ хот барих ёстой болж байгаа байхгүй юу? Тэгээд ийм томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд зүгээр нэг бүтэн хотыг угсарчаад агуулга дотор ингээ зүгээр хадгалаа сууж идэг юм. Яг гэвэл асар их эргэлтийн хөрөнгө ийшээ орж байгаа байхгүй юу? Үгүй. Энийг үйлдвэрлэх ёстой. Тээвэрлэх ёстой. Суйрлуулах ёстой. Дараа ингээ тохиргоо хийн амар олон одоо тий хүмүүс хэрэгтэй болж байгаа. Тэгээ Кувейт хэрэгтэй, Оманд хэрэгтэй, UAE хэрэгтэй, Катар хэрэгтэй, Сауди Арабт хэрэгтэй, Иранд хэрэгтэй. Тим их хүний нууц. Тим их тоног төхөөрөмж зах зээл дээр ерөнхий хийдэ бол байхгүй. За. Хөрөнгөний зах зээл дээр нефтний үн ханш ойролцоо одоо $100 явж байгаа. Бодит байдлаар заяа. Сингапур, Япон, Солонгос, Таиланд, Филиппин, Австрали, Европт заяа. Нэг поншк $100-оор олдохгүй байна. Тэ өчигдөр $150 байсан Европ. Өнөөдөр $157 болсон байна. За тэгээ иранчууд өнгөс сайхан юу гэж хэлсэн бэ гэх юм бол Либаноны бөмбөгтөхөө болохгүй юм бол бид нар тэ Пакистанд одоо болгож байгаа тэр хурал руу хүмүүсээ явуулахгүй гэж юм хэлж байгаа. Тэгээ бас нэг funny юм юу юм бэ гэх юм бол одоо Катарын нефтийг авдаг байсан, Арабын нефтийг авдаг байсан, Оманы нефтийг, UAE, Кувейтийн нефт газыг худалдаж авдаг байсан европчууд одоо тэр газыг худалдаж авах боломжгүй болчлоо. Одоо хэний газыг худалдаа аваад эхэлсэн юм бэ гэх юм бол Оросын газыг буцаагаад аваад эхэлсэн. Нэгдүгээр улирлаас, хоёрдугаар улирал руу Европын газ Оросоос худалдаж авч байгаа газны хэмжээ 17%-аар өсчлөө. Тэгээ энэ хугацаанд Америкчууд өдөр болгон 20 гаруй онгоц тий Ираны зүг рүү явж байгаа. Тэр юу байгаа юм бол? За тэгээ зах зээлийн мэдээ ханаас эхлүүлэх вэ гэвэл еврогоос эхлүүлцгээе. Евро дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол нэг баг зэргийн reversal хийж байгаа. Тэгээд зах зээл дээр болж байгаа юм ер нь бол ойлгомжгүй болж эхэлж байгаа. Яг гэх юм бол энэ 7 хоногоос ахуулаад Европын газ нефт тасраад эхэлж байгаа. Тэг хамгийн сүүлчийн усан онц одоо Роттердам Европын бомбтууд дээр ирж байгаа. Дараагийн газ нефтээ асар өндөр үнээр Америкаас одоо худалдаад авч байгаа. Норвегиас худалдаж авч байгаа. Еврого Норвег крон доллар олгож байгаа хэрнээ ерөөхдөө галт зогслоо гих мэд шин мэдээлэлээс болоод евро маань 1.14-өөс 1.17 руу ерөөхдөө буцаагаад өсөж байгаа. Миний зүгээс энэ бол юу юм бэ гэх юм бол баг нэмж шорт евро дээр шорт хийх боломж бол надад харагдаж байна. Саяхан 0.6 даваа явчаад тэгээ одоо нэгийн Fibonacci-гийн нэгийн төвшин ингээд даваа явцсан байгаа. Бас нэг солиотой юм юу юм бэ гэх юм бол S&P 500 хараад үзэх юм бол дайн эхэлж байх үедээ таад нэг харж байна. 1 сарын 28-нд тий яг энэ хэвтэ байсан. S&P 500 дайн эхлэхээс өмнө тий 2 сарын 28-ны үеэр 6800 дээр байсан. 6870 дээр байсан. Одоо буцаага тэр төвшнөө ирсэн байна. Гэхдээ энэ хугацаанд юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр нефтний үн ханшиг харцгаая. 2 сарын 28-нд нефтний үн ханш $60 хэдэн доллартай байсан.
одоо $90 болсон байгаа. Бодит одоо physical зах зээл дээр 130, 140, $150 хүрсэн байна. Хэрнээ S&P 500 тэ 6800. За, Nasdaq хараад үзэх юм бол энэ дан эхлэхээс өмнө Nasdaq маань 610 дээр явж исэн. Одоо буцаага 610 дээр хүрээд ирсэн байгаа. Ажилтгуудлын түвшин одоо нэмэгдэж байгаа, инфляц нэмэгдэж байгаа, эдийн засгийн суурь мэдээ муудаж эхэлж байгаа. Азийн эдийн засаг ерөнхийдөө хог болж байгаа. Африк юус ярих хэрэггүй, Европ бас яг адилхан. Тэгээд эрчим хүч газ нефтний нүсэр том шок болж байгаа үед хөрөнгийн зах зээл энэ дан дууссан гэж ер нь бол арилжаан явагдаж байгаа. Тийм учраас би бол энд нэг санал нийлэхгүй байна. Яг гэх юм бол зах зээл ер нь бол иймэрхүү томоохон шокыг ерөөсөө сайн тооцохгүй байгаа гэж бодож байна. Энэ бол нөгөө амар том gap up тий. Тэгээд ингээд хэдүүлээ бас volume хараад үзэх юм бол 27 хоногийн volume хараад үзэх юм бол volume бас тийм амар сайн бол биш. QQQ бас хэдүүлээ хараад үзэх юм бол volume ерөөхдөө нэг сайн биш байгаа. Volume ерөөхдөө буурсан байгаа хэрнээ ер нь бол ингээд өсөө явж байгаа. Миний хувьд бол амар аюултай том gap үүсэж байгаа. Тэгээд Израиль ерөөхдөө энэ гал зогсоохыг дэмжих зарчмын хувьд бол ёсгүй. Окей? Ягаад гэх юм бол ашиг сонирхол нь шал өөр тийш явж байгаа. Тэгээд түрүүн бас хэлжсэн. Дональд Трамп Ираны нөхцөлийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Окей? Хамгийн цэргийн бааза буулган тий Араби орнуудаас зайлна, Стrait of Hormuz-ийн эрхээ Иранчууд үгэн хизээж тийм юм байхгүй. Тэгээд ингээд хараад үзэх юм бол зах зээл дээр болж байгаа юм миний хувьд бол амар мэдрэл муутай. Ганцхан нэг хөрөнгө олт ер нь бол эрүүл байх шиг байна. Тэр юу юм бэ гэх юм бол алт ерөөхдөө consolidation phase ерөөхдөө дуусгах жах шиг та харж байгаа юм бол өмнөх high бол тий энэ 3300-аас 4300 ингээ сайхан пуужинтаа тэрний дараа ерөөхдөө тий retraction яваад дахиад шинэ all time high л яваад retraction баг нэг жижигхэн double top хийгээд тэгээд ерөөхдөө crash болоод гэхдээ ер нь бол та харж байгаа юм бол энэ өмнөх high дээр ерөөхдөө хөөрхөн support авсан байна. Тэгээд алт одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол дахиад жоохон унаад тэгээд энэ 4400 4300 хавцаа дахиж support олж чадах юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол алт руу буцаагаад жинтэй орно. Яагаад вэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд хүн цохилт авлаа. Европын зах зээл угаасаа хүн цохилт авсан байгаа. 3 дахь дэлхийн дайн үргэлжлэлсээр л байгаа. Америкчууд одоо илүү их зэвсэг үйлдвэрлэн, илүү их өөр орныг ингээ бөмбөгтөн, илүү их нэр төр алдна, илүү их атман шиг байна. Тийм учраас багаар одоо солонгосчууд, японочууд, энэгтгэгчүүд тий Араби орнууд одоо Америк л бас амар сонир харж байгаа шүү дээ. Бид нар ингээд жилийн өмнө Дональд Трампыг ямар их найрсан юм бэ? Ямар их мөнгөө Америкт олж байгаа юм бэ? Америкийн зэвсгийг нь худалдаж авч байгаа. Америкчуудын цэргийн бааз байршуулга ингээд зөвшөөрөл өгж जैन. Тэгсэн ирнэ ингээд бид нар ингээд бөмбөгдүүлж явахдаа Америкч биднийг хамгаалахгүй байна. Strait of Hormuz-ыг бүр алдчихлаа. Гэх мэт шин яриа тэнд ингээд болж байгаа. Тийм учраас Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө зах зээл дээр байр суурь алдчихж байгаа. Тэгээд урт хугацаанд угаасаа алт үснэ. Тэгээд энэ нефт газны шок угаасаа хэвээрээ байх болно. Тэгээд нефтний зах зээл чартыг бас хараад үзэх юм бол энд бас юу харагдаж байна гэвэл тэгээд энэ баг нэг trading channel маягийн юм гарч иж эхэлж байна. Тэгээ энд ерөөхдөө ингээд support авчлаа ба бүр ингээд extreme яваад үзэх юм бол нэг жижиг fake out болсон байна. Одоо ёроолтой явж байна. Тэгээд энэ одоо Пакистан болж байгаа процесс дахиад 1 юм уу 2-7 хоногийн дараа ерөөхдөө гал зогсоох хэлцсэн ингээд фейлд явчих юм бол нефт дахиад ерөөхдөө дээшээ пуужиндах магадaltaй. За нэмээд манай хөрөнгө олтын сан тийм миний өдөрч байгаа хөрөнгө олтын сан манай School Committee дотор хэдүүлээ бас wheat авсан байгаа. Буудаа эрдэнэ шиш авсан байгаа. Тэгээ та харж байгаа бол ер нь бол нөгөө Ola mining-тэй адилхан formation явж байгаа. Саяхан 50 хоногийн moving average дээр ерөөхдөө ирсэн байна. Бордооны үн заяа энэ дай маргаан энэ хавьд энэ үед заяа
Тэ бууданы үн хааш $570 байсан. За энэс хойш дизелийн үн 100% өссөн. Бордоны үн 50% өссөн. Тэгээ Америкийн цаг агаар тийм амар тохиромжтой биш байгаа. Тийм учраас ер нь бол энэ wheat, энэ corn дээрээ бас ер нь бол юу харагдаж байна гэх юм бол дахиад энерги цугларч байх шиг байна. Тэгээд бидний хөрөнгө оолтыг ингээ хараад үзэх юм бол ер нь бол бүгдээрээ uptrend дотор ингээ хүчнтэй явж байна. Тэ Ola mining дээр хэдүүлээ энийг олон дахин харсан. Тэгээд ер нь бол бас энд юу харагдаж байна гэх юм бол нэг trading channel бол харагдаж байна. Тэ corn wheat тэ Bloomberg commodity index-ийг хэдүүлээ ингээд хараад үзэх юм бол futures гэрээ. Тэ ерөөхдөө бүгдээрээ ер нь адилхан. За тэгээд энэ урт хугацааны cap and handle хүчнтэй хэвээрээ байгаа. Ямар нэгэн байдлаар одоо технологийн хувьцаанууд нь сая ингээд сайхан өсчлөө. S&P 500 буцаад эргээд сайхан өсчлөө. QQQ, Nasdaq гэх мэт хувьцаанууд нь сайхан өссөн байна л та. Гэхдээ яагаад өсөд явж байгаа юм бэ гэх юм бол энэ дайн дууссан, Donald Trump такууд нь Strait of Hormuz буцаага нэгтэн бүх юм хэвийн болно гэсэн үндсэлтэй ингэ явж байгаа. Тэгээ миний зүгээс бол би буцаагаад тий миний хамгийн хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ Nvidia руу буцаагаад хөрөнгө оолт хиймээр байна. Яг тэгвэл супер гайхалтай компани. Энэ буцаагаад тий Micron Technology руу хөрөнгө оолт хиймээр байна. За нэмээд AMD руу бас буцаагаад хөрөнгө оолт хиймээр байна. Яг тэгвэл хиймэл байхаа энэ технологийн салбарын ингээд chart market-ыг хараад үзэх юм бол гоё явж байна. Борлуулалт нь амар сайн явж байна. Гэхдээ тий суур эдийн засаг нь хог болоод ирчих юм бол энэ дайн намдахгүй юм бол тий энэ эдгээр бүгдээрээ 30 40 50 60%-аар унах ахгүй. Тийм учраас одоо би бол тий ирэх 2-оос 4-7 оны хугацаанд тий нөхцөл байдал томоохон өөрчлөлт орж ирэхгүй юм бол аимхаа хിവэрэ байх болно. Яагаад гэх юм бол тий 2008 оныг би санаж байна. 2021-22 оныг би санаж байна. Ковидын үеийг бас санаж байна. Тэгэхээр тэр тухайд юу болж исэн бэ гэх юм бол хүмүүс удахгүй гайг болчихгүй байлгүй дээ. Тэ энэ хөл хорой цар тархал 2-7 оны дараа гайг болчихгүй л үдээ. Ингээл явж исэн байхгүй. Тэгээ ингээ эргэн тойрны хараад үзэх юм бол маш олон хүмүүс бизнес алдсан, инфляц амар болсон, төргийн ханш 3600, 3400, нэг хэсгээ бүр 3800 руу ингээ тэнгэрлөө пуужж ийсэн. Тэр цаг үе би бол мартахгүй. Гэхдээ зах зээлийн нэг мартчих шиг байна. Би бол мартахгүй. Шуналтай цаг үе бол одоо биш шүү. Хэдүүлээ инфляц ирэх нь бүр баттай. Тэгэл тэрнээ хэдүүлээ бэлэн бай. Тэгээд зах зээл дээр яг тодорхой юм гараад ирчих юм бол тийшээ ерөөхдөө хэдүүлээ жинтэй хөрөнгө олт хийнэ. Тэгээ одоогийн байдлаараа хэдүүлээ жинтэй хөрөнгө олтууд айл хэдийн хийцэн байгаа. Тэгэл юу их хэвээр юм бэ гэх юм бол зүгээр хүлээх хэрэгтэй. Өөр юм хэрэггүй. За бай.